Хэрвээ та хүсэл мөрөөдлийнхөө амьдралыг хэрхэн яаж манифест хийдэг юм бэ гэдгийг ойлгохыг хүсэж байвал энэ бичлэгийг дуустал сонсоорой. Би та хэдтэй манифестийн тухай хамгийн чухал ойлголтыг хамгийн энгийн ойлгомжтой үгээр тайлбарлаж өгөх гээд сууж байна. За манифестийн тухай янз бүрийн бичлэг, заавар, хичээл ч юм уу эсвэл ном уншихаар дандаа хүсэж байгаа, мөрөөдөж байгаа зүйлээ аль хэдийн биелчихсэн гэдэгт итгээрэй гэж зааж өгдөг. Яг биелчихсэн байгаагаар нь мэдрээрээ биелчихсэн байгаа юм шиг яг тэр биелсэн байгаагаараа амьдрж эхлээрэй гэж зааж өгдөг. Тэнгуут эн чинь маш ойлгомжгүй байдаг байгаа сте. Би яаж мөнгөгүй ажиж мөнгөтэй хүн шиг амьдрах юм бэ? Би яаж ингэ шинэ байранд ормоор байгаа. Гэхдээ би хуучин байранда амьдарч байгаа мөртлөө би шинэ байртай хүн шиг амьдрах юм бэ гэдгийг эхэндээ ингээд надад маш ойлгомжгүй байдаг ус яг тэр заавар нь. Тэгээд би яг энэ тухай ингээд уншсаар агаад, судалсаар агаад, бодсоор агаад яаж юм бэ гэдэг аргыг нь ойлгосон. Тэгээд та хэдтэйгээ энэ ойлгосон зүйлсээ хуваалцах байна. Энэ миний энэ Цэндешка гэж channel дээр оруулж байгаа 2 дахь бичлэг юм шиг харагдаж байгаа. Гэхдээ надад өөр нэг YouTube сувг байгаа. Тэн дээрээ би жил 2 жилийн хугацаанд зөндөө олон бичлэгүүд оруулж исэн. Тэн дээрээ би манифестийн шинжлэх ухаан гэдэг хичээл оруулсан байгаа. Бас зүгээр тусад нэг дугаар болгоод манифест биелэхгүй байна уу гэд бас нэг бичлэг оруулсан ба. Хэрвээ тэр бичлэгийг сонсох юм бол би тэрэн дээр яагаад ингэж манифест яг биелээд идэм бэ гэдгийг маш гоё дэлгэрэнгүй тайлбарлсан байгаа. Тэрийг бас сонсоорой. Тэгээд би тэр бичлэгийнхаа төгсгөлд ингэж хэлж өгсөн. Маш гоё үг. Энэ миний өөртөө ингэж байнга хэлдэг үг байхгүй юу? Хэрвээ би хүссэн л бол миний хүсэл бодит болон биелэх нь ертөнцийн хууль хорвоогийн зам юм. Энэ үгийг би өөртөө байнга хэлдэг. Тэгж өөрийгөө зоригжуулдаг гэх юм, өөрийгөө дэмжих, өөртөө урам өгөх үг маань гэж ойлгож болно. Тэгэхээр хорвоо ертөнц гэдэг чинь өөрөө тийм хязгааргүй зүйл байж байгаа байхгүй юу? Альва нэгэн зүйл хүн болгон хязгааргүй олон байдлаар амьдралыг туулж өнгөрүүлж байгаа. Энэ хорвоо дээр яг адилхан амьдралаар амьдэрсэн нэг ширхэгч хүн байхгүй. Эхрөөд хүртэл хоёр өөр амьдралаар амьдарч байгаа. Тэр амьдрал гэдэг чинь өөрөө тийм хязгааргүй байдаг. Тэг бид нар амьдралыг ингээ өөрийнхөө л мэддэг зүйлсээр хязгаарлаж сэтгээд байдаг учраас манифест хийхэд энэ маань саад болоод байдаг. Жишээ нь би 100 сая төгрөгтэй болмоор байлаа гэж бодъё. Гэхдээ би 100 сая төгрөгтэй яаж би 100 сая төгрөгтэй болох вэ гэдгийг мэдэхгүй байгаа учраас надад одоохондоо нэг боломжгүй юм шиг санагдаад байгаа. Гэхдээ тэглээгээ би чадахгүй гэсэн үг биш. Жишээлх юм бол би яаж ингэж байшин барьж гэрэл цахилгаан холбохгүй гэдгийг мэдэхгүй. Гэхдээ гэрэл цахилгаан холбох гэдэг тэр ажлыг хинч хийх боломжгүй гэсэн үг ерөөсөө биш шүү дээ, тий? Эсвэл рентгений аппарат байлаа. Би тэрийг зохион бүтээж чадахгүй, би мэдэхгүй. Гэхдээ тэрийг зохион бүтээх боломжгүй гэсэн үг ерөөсөө биш. Хорвоо дээр бүх зүйлийг бүтээх хязгааргүй олон төрлийн боломжууд байдаг. Зүгээр л би тэрийг нь одоохондоо мэдэхгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр хорвоо дээр бүх зүйл боломжтой. Хорвоо бол хязгааргүй олон байдлаар ажиллаж байдаг. Хязгааргүй ертөнц юм аа. Бүх зүйл боломжтой байдаг гэдгийг бүр ингэж сайн мэдэж авах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар ингэж бүр өөрийнхөө яг одоогийн нөхцөл байдалд хязгаарлахгүйгээр мөрөөдөж, хүсэж тэгээ түүнийг манифест хийж чаддаг байхгүй юу? Тийм болохоор хорвоо бол хязгааргүй байдаг. Миний мэдгүй олон зарчмаар ажилласаар байгаад хорвоо надад миний хүслийг биелүүлж бүтээж өгнө гэдгийг бүр яг итгэхч багтана. Зүгээр л мэдээд авчих. Яагаад гэвэл хорвоо хязгааргүй. Жишээ нь хүмүүс пуужин зохион бүтээсэн ба шүү дээ. Та яг пуужин яаж зохион бүтээд юм бэ гэдгийг мэдэхгүй байлаа гэд пуужинг бүтээх боломжгүй гэсэн үг биш байгаа зү. Тийм болохоор манифест хийн гэдэг чинь ингээл зүгээр л би ийм юмтай олмоор байна, би тэгмээр байна гэд биччихэд ингээ хүлээгээл суугаад ахыг хэлдэггүй байхгүй юу? Манифест гэдэг бол таны хүсэл мөрөөдлийнхөө араас хийж байгаа, бүтээж байгаа үйл хэрэг чинь амжилттай бүтэмжтэй болохыг хэлдэг. Та ингээ ямар нэг юм хүслээ, тэр зүйлийг өөрийн болгохоор шийдлээ. Тэнгуут хорвоо ертөнц танд яг тэр хүсэж байгаа мөрөөдөж байгаа зүйлтэй чинь холбоотой зөв цагт, зөв газар, зөв хүнтэй ч уулзруулж өгдөг байхгүй юу? Тэгэхээр хэрвээ би манифест хийхийг хүсэж байгаа бол
тэр зүйлийнхээ араас өөрөө үйлдэл хийж явна. Харин хорвоо ертөнц надад тэр бүхнийг бүтэмжтэй болгож, ажил үйлсийг минь бүтээж, үе таалыг нээж өгч, намайг надад туслах хүмүүстэй минь учруулж өгнө гэдэгт итгээрэй. Тэрийг мэдэж аваарай. Бүх зүйлийг ингээл ганцаараа хийх гээд ганцаараа бүтээх гээд байх ямар ч хэрэггүй. Тэ би ингээд хэрвээ хин нэгийн тусламжийг авчих юм бол өөрөө манифест хийсэн биш болчих юм шиг. Хэрвээ тэр нь маань ингээд бүтлгүүтэд би өөрөө чадахгүй байгаа юм шиг тэгж санагдаад байвал үгүй энэ бол таныг хязгаарлаж байгаа сөрөг итгэл үнэмшил байна. Бид нар энэ хорвоо дээр хамтдаа амьдардаг, хамтдаа юмсыг бүтээдэг, хамтдаа бие биендээ тусалж амьдардаг гэдгийг заавал мэдэж аваарэ. Тэгэхээр ингэж ойлгох нь те. Би арга замыг мэдэхгүй байлаа гэд энэ боломжгүй гэсэн үг биш. Арга замыг мэддэг хүмүүс миний амьдралд ингээд орж ирнэ. Би өөрөө тэр хүнтэй учрна, асууна, сураглана, тусламжгүй. Тэгээд миний хүсэл манифест болон бэлэн миний ажил гой бүтнэ гэдгийг мэдэж аваарэ. За би тэгээд ойлгомжтой байлгах үүднээс 3 янзын жишээ ярих гэж бодлоо. Одоо та бүхэн маань аялалд явахыг хүсэж байлаа. Тэгээд тэр аяллыг манифест хийхийг хүсэж байгаа. Тэнгуут яах вэ гэхээр яг одоо та яаж аялалд явна гэдэгтээ одоо бүр итгэх гээд байна шүү дээ, тий. Аялалд яваагүй байгаа мөртлөө аялалд явцсан юм шиг амьдрах гээд байна шүү дээ, тий. Тэгэхээр ингэн таал хэдийн виз чинь бүтцсэн. Тэгээд бүр онгоцны билетээ авцсан гэж итэг. Одоо жишээ нь тий Япон явмаар байлаа. Тэгээ би онгоцны билет авцсан 2 сарын дараа авцсан. Яагаад гэвэл эрт авах юм бол онгоцны билет илүү хямдхан байдаг болохоор би 2 сарын дараа билет явах гад билет авцсан байгаа. Тэгээ би одоо Японд 2 сарын дараа ямар хуу цаг агаартай байх юм? Ямар үйл явдал тэнд болох юм? Хаавар аялах юм? Ямар тээврийн хэрэгслэр явбал гоё одоо сайн одоо тав тухтай хурдан шуурхай үзэх газруудаа үзэж болдیں۔ Ямар зочид буудлууд нь миний одоо баажтанд нийцж байгаа. Юу очиж үзэх юм, юу очиж идэх юм, тэр бүхнийг ингээд судалж эхлэнэ гэсэн үг. Яг аялалд явах гэж байгаа хүн шиг ингээд ямар чимдээ авах уу? Ямар хувцас бэлтгэв гэх тэр бүхнийгээ төлөвлөж эхлэнэ гэсэн үг. Яг 2 сарын дараа явах гэж байгаа юм шиг. Тэнгуут маш гоё ингээд цаанаасаа ямар нэгэн боломж гараад ирдэг байхгүй юу? Одоо чинь миний аялал манифест хийжсэн туршлага байна. 2 ч удаа. Нөхөр бит хоёр ингээд ярьжсэн манайх ингээд Тайванд байдаг. Тайван дотроо гоё очиж үзэх байгалийн үзэсгэлэнт газрууд байдаг. Тэгээ манай нөхөр нэг юм Тарако гэд газар байд юм байна. Хідүүлээ зуны амралтаараа ч юм уу өвлийн амралтаараа хүүхдүүдийнхаа өвлийн амралтыг тааруулж аваад ч юм уу ийшээ явах уу гэд бит хоёр ярьжсэн чинь гинт манай нөхрийн ажлын газраас юу ягаал аялал зохион байгуулаад тэгэл маш гоё зочид буудалтай бүх хоол унаа бүх юм цаанаасаа төлөвлөсөн бүх юм цаанаасаа үнгүү ингээд гэр бүлэрээ тэр аялалд ингээд явчихж байгаа байхгүй бүр яг бидний төлөвлөж исэн газар руу ажлын газар нь одоо тийшээгээ ингээд аялал төлөвлөж байгаа байхгүй. Тэгсэн чинь шинэ жил бас яг адилхан бит хоёр ингээд хоорондоо яриад тийм Сан Мун Лейк гэдэг газар руу явж үзвэл гоё юм байна гэж бидний Монгол найзууд тийшээ явж үзсэн найзууд маань ингээл тийшээ яваараа тэр л гоё шүү хүүхдүүдтэйгээ очиж үзэхэд хамгийн гоё газар гэж зөндөө хэлжсэн. Тэгэл за ийшээ л явъя гэд төлөвлөсөн чинь дахиад манай нөхрийн ажлын газраас аялал зохион байгуулаад яг тэр газрыг ингээд сонгоцсон байгаа байхгүй юу. Тэгээ одоо бид дөрөв бас л яг ингээд үн төлбөргөө зочид буудал хоол унаа бүгд цаанаасаа ингээд тийшээ аялахаар болсон. Тэгэхээр ингээд яг хүсэл угаасаа би хүссэн л бол биелэх нь ертөнцийн хууль хорвоогийн зам гэдгийг та хэд маань ингээд яагаад юм бэ гэдгийг ойлгомоор байвал миний энергийн тухай манифестийн шинжлэх ухаан гэд хичээлийг маань үзээрэй. Би одоо энэ description хэсэгт яг тэр линкээ үлдээчин. За тийм байна. Аяллыг ингэж манифест хийхнэ. За дараа нь их хэмжээний мөнгөтэй болмоор байлаа. Их хэмжээний мөнгийг яаж манифест хийх вэ гэхээр ингээд өөрийнхөө багны дансанд ингээл за 10 сая төгрөг байна гээл тэгээ 100 сая төгрөг байна гээл төсөөлөд авах юм бол тэр одоо хангалтгүй хэрвээ ингээд их юм бол юу тохиолдож болох вэ гэхээр хин нэгэн хүн санамсаргүйгээр дансныхаа дугаарыг буруу хийгээд тэгээд таны данс руу ингээд алтаатаагаар 100 сая төгрөг шилжүүлчихэд тэгээд банк руугаа залгаад тэр мөнгөө буцаага татаад авчих боломжтой. Тэгэхээр их хэмжээний мөнгийг яаж манифест хийх вэ гэхээр их мөнгөтэй хүн юу хийх байсан бэ гэдгийг ингээ бодно. Их мөнгөтэй хүн энэ аяг кофег яаж уух вэ?
би одоо ингээ өдөр тутмын ажиллаа хийж явахдаа хэрвээ би маш их мөнгөтэй байсан бол би энэ зүйлийг хэрхэн яаж хийх вэ? Одоо жишээ нь би дасандаа 50 сая төгрөгтэй байсан ч би өнөөдөр аяг тавгаа угаах л байхгүй. Би дасандаа 50 сая төгрөгтэй байсан ч би гэрээ цэвэрлэх л байхгүй. Би дасандаа 50 сая төгрөгтэй байсан ч би аяг кофегаа аваад уух л байхгүй юу? Тэнгууд хэрвээ би дасандаа 50 сая төгрөгтэй тэгээ би энэ аяг тавгийг угааж явахдаа юу бодож, юу мэдэрч байх байсан бэ? Би бүр ингээд маш гоё юм догтлолтой. Тэгэл ингээд нэг тийм гоё баяр баясгалантай тэгж би энэ гоё аяга угаах байсан байхгүй юу? Бас дээрэс нь би ингээ аяг кофе уулаа тий. Би дасандаа 50 сая төгрөгтэй бол би энэ аяг кофег яаж уух вэ? Би нэх гоё 50 сууж байгаа л нэх гоё баяр баясгалан мэдэрж байгаа л тий. Нүүрэндээ ингээл Мишель тодруулсан. Миний дансан 50 сая төгрөг байгаа да. Би ингээд манифест хийцэн ингээд би ийм их мөнгөтэй болцсон доо гэдгээ бодоод тэгээ би одоо энэ мөнгөөрөө юу хийдэм блэ гэдгээ ингээл төлөвлөөд тэгэл нэг аяг кофегоо ингээд сайхан тайван суугаад уух байхгүй юу? Гадаа бүүдгэр байсан ч надад нэг нарлаг сайхан өдөр байгаа юм шиг надад санагдана. Тэгж гоё мэдрэмжээрээ тэр манифестээ ингэж энергиэрээ тэтгдэг байхгүй юу? Мэдрэмж хамгийн чухал байдаг байхгүй юу? Тэгж бид нар өөртөө итгэн. Яа гэвэл бидний даалд ухамсар чинь миний төсөөлж байгаа зүйл болон яг амьдрал дээр бодит тохиолж байгаа зүйл хоёрыг хооронд нь ялгадаггүй байхгүй юу? Би өөрийгөө ингээл 50 сая төгрөгтэй сайхан кофе уугаа сууж нэгэ төсөөлөнгөт миний даалд ухамсар тэрэнд итгэн. Тэгэхээр мөнгөтэй хүн яаж энэ бүх зүйлийг хийх вэ гэдэг бодно. Нэгдүгээрт, хоёрдугаарт мөнгөтэй хүн хизээч за би мөнгөө юунд өрөх вэ? Би нэг торт аваад идчихье даа гэж хизээч боддгоо байхгүй юу? За би энэ мөнгийг өстой яг зөв зарцуулна шүү. Тэгээд би яг зөв хөрөнгө оруулалт хийгээд бүр ингээд улам гоё өсгөх юм шүү. Би энэ мөнгийг өстой өрн таран хийж болдоггүй юм шүү гэж боддог байхгүй юу? Тэгээд тэр мөнгөтэй байгаа хүн мөнгөө юунд хамгийн одоо юунд хөрөнгө оруулж юу авбал эсвэл юунд зориулвал хамгийн ашигтай вэ гэдгээ бодож эхэлдэг байхгүй. Яагаад гэвэл тэр их мөнгө чинь тэр хүнд үн цэнтэй байгаа шүү дээ. Тэрийг ямарч хамаагүй зүйлд өрн таран хийхийг хүсэхгүй байгаа шүү дээ. Тийм учраас ингээд яг дансанд чинь 100 сая төгрөг ороод ирсэн байвал та хөрөнгө оруулалтын тухай ингээд маш сайн судлан тий эргэн тойрныхоо хүмүүсээс асууна. Юунд хөрөнгө оруулах вэ? Юу худалдаж авбал ирээдүйд одоо үнэ нь өсөх вэ гэдгийг ингээд судалж эхэлнэ. Тэгээд за яг энийг худалдаад авчвал эсвэл би яг энэ хувьцаанд ч юм уу эсвэл яг энэ стартапт ингээ хөрөнгө оруулах юм бол бүр үнэхээр гоё болох юм. Эсвэл би ийм бизнес энэ мөнгөөр эхлүүлчих юм бол яг сайн ингэж хөрөнгө оруулалт, жинхэнэ хөрөнгө оруулалт ингээд ирээдүйд өгөх сайн өсөлт болж чадах юм байна гэдгийг олж мэддэг хүртлээр яг тэрийг таны дансанд яг одоо 100 сая төгрөг байгаа юм шиг ингээд судалж эхэл. Та өөрөө бэлэн болох үед танд тэр одоо бурхны ивэл гэх юм уу blessing гэдэг тэр нэг одоо боломж гарч ирэн танд тийм ингээ мөнгө орж ирэх байхгүй юу. Тийм болохоор та яг тэрийг ингээ судалж эхэл. За шинэ байр манифест хиймээр байлаа гэж бодъё. Тэнгуү та яг ингээ хуучин байранда амьдрсаар байгаа мөртлөө яаж шинэ байртай юм шиг одоо амьдрах уу, яаж өдөр тутмаа өнгөрүүлэх үү гэвэл одоо шинэ байр руугаа нүүхээсээ өмнө яг гоё ингээд засвар тогтчлт хийх гэж байгаа. Угаасаа ямар ч тогтчл хийхгүй бол яаж нүүж орох юм бэ те? Тийм болохоор яг ингээд таны дансанд одоо бүр ингээд байр бэлнээр худалдаж авах 600 сая төгрөг байна гэж бодчих. Тэгээд аль хаана байр авбал хамгийн гой тохиромжтой байна те? Манай гэр, ажил, сургууль таага ойрхон те? Хотын төвтэйгөө ойрхон гэдэг ч юм уу эсвэл гоё агаартай газарч гэдэг юм уу. Тэгээд одоо галаагаагаа хаанахаар хийлэх үү? Ямар хуу одоо интерьер дизайнертай байх уу? Ямар өнгийн обоо, унтлагын өрөөгөө яаж товчруулах вэ гэдэг ингээд бүгдийн гоё судалж төлөвлөж гарга. Яг ингээд шинэ байр чи ингээд бэлэн болцсон. Тэгээд ингээд өнөө маргаашгүй нүүж орох гээд тэгээд яг ингээд татуу тогтчлолтоо ингээд гоё төлөвлөж байгаа ингээд догтлж байгаа гэрийн эцэгтэй шиг те. Тогтолж байгаа гэрийн эзэн шиг ингээд бүх юмаа гой төлөвл ийм ортой ийм одоо яг ороо ингээд голт нь ингэж тавина тэгээд ийм обоотой байна ийм галтаагоо ийм компаниар ийм хэмжээтэй ийм хэлбэртэй ийм одоо ийм плетгэхтэй гэдэг ингээд бүх юмаа гой төлөвлөж ингэж гой догтолж мөрөөд яг ингээд шинэ байр чинь бэлэн юм шиг ингэж яг ингээд хүслээ биелсэн юм шиг ингэж мэдэрдэг байх нэ. За тэгээд бас би манифест хийх ашигладаг. Дахиад 3 арга зааж өгье. Тэр нь ямар арга вэ гэхээр нэгдүгээр утсаар ярих,
подкастт ярилцлаганд орж байгаа юм шиг одоо ярих бас захидал бичих гэдэг ийм 3 арга байна. Аль хэдийн манифест чинь биелсэн юм шиг ингээд аялна гэдэг байгаа шүү дээ, тий. Тэнгуут ингээд ирээдүйн өөртөө захидал бичиж болно. Эсвэл ингээ он сараа бичээд за 2030 оны эсвэл 2026 оны 5 сарын 5 гэж бичиж чаад тэр ирээдүгээс өөрлөгөө эсвэл ирээдүгээс одоо ээж рүүгээ ч юм уу ингээ захидал бичиж байгаа юм шиг ингээ мэйл бичээд явуулчих болно. Ингээ энэ бол ингээ 26 оны 5 сар өнөөдөр бол 2026 оны 5 сарын 5 миний ийм ингээ хүсэл биелсэн. Тэгээд надад ийм гоё юм тохиолдсон. Би ингэсэн гэд ингээ бүх мөрөөж байгаа юм а биелсэн болгоод бичиж. Энэ бас ингээд яг гоё одоо юу аажсан. Биелжсэн. Би яг ингээ өөрлөгөө ингээд мэйл бичижсэн байхгүй юу? Би ингэсэн гэд ингээ мэйл бичээ. Тэгээд дараа нь бүр сүүлд нь тэр мэйлээ ингээд олоод уншсан чинь тэрэн дээр байгаа ихэнх юм нь биелсэн байсан. Бичсэн байгаа ихэнх юм биелсэн байсан. За тэгээд дараагийнх нь болохоор утсаар ярих. Яг ингээд дотны найзтайгаа ч юм уу, ээжтэйгээ ч юм уу утсаар ярьж байгаа юм шиг ингээд худлагаас утсаа аваад утсаа ингээд чихэн дээрээ бариад сайн уу? Би одоо ингээд Япон явчаад ирлээ. Та сайн сууж ирсэн үү? Би өстө сайн явж ирсэн. Өстө гоё байсан. Өстө ямар азтай байсан гэж би бүр хинтээ таарсан гэж. Тэр тим бүр ингээд алдартай солонгосын од явж идэв гэдэг ч юм уу те ингээд бүр өөрөөсөө кринжлтэй байвал те ганцаараа чамаагүй. Ер нь кринжлэн гэдэг чинь амар утгагүй зүйл байхгүй юу? Одоо чинь ингээд хэдхэн жилийн өмнө намайг 10 жил байхад ингээд гудамжинд ингээд утас камераараа өөрөөхөө бичлэгийг хийгээд ингээд бүжиглээ зогсож ийн гэдэг чинь амар кринж тэнэг үйлдэл байлаа штэ. Одоо тэгсэн чинь бид нар ингээд утсаараа хүмүүс ингээд бүжиглж байгааг харсаар байгаа тэр нь бүр ингээд энгийн үйлдэл болсон. Гудамжинд ингээд 10 жилийн хүүхдүүд ингээд том хүмүүс хүртэл ингээд утсаа ингээд урдаа тавьсан ингээд сонин бүжиг хийгээд зогсож идэг. Тэр нь бүр энгийн зүйл болсон. Тэгэхээр кринжлэн гэдэг чинь ингээд амар утгагүй байхгүй. Хэрвээ та бүхэн ингээд одоо хин нэгэн хүн ютубер ч юм уу те хүн ингээд бичлэгээ хийж байхдаа өөрөө за би ингээд одоо худлагаас утсаар ярьлаа. Одоо намайг харж байгаараа ингээд утсаа ингээд чихэн дээрээ барьж байгаа. Сайн уу? Тийм би өстой сайн явж ирсэн. Тэгсэн чинь тийм би суглаанд мөнгө хоцсон ингээд ярьж байхыг зургатаар харах юм бол хүмүүс чинь ингэдэм биш үү? Хүн ингэж яах чинь зүгээр юм биш үү? Бусад хүмүүс бас ингэдэм байна. За би бас ингэж болох юм байна гэж санагдаад кринж санагдгаа болчих واخгүй юу? Тэгэхээр ийм кринж санагдж байгаа юм да ерөөсө бити итэг. Хэрвээ та бичлэг хийж эхлэмээр, подкаст хийж эхлэмээр, YouTube эхлэмээр ч юм уу те Instagram хөтлөж эхлэмээр ах юм бол зүгээр л хий. Хинч одоо кринж мэнж гэжсэн ч хамаагүй. Зөвл тэр хүний л бодол. За дараагийнх нь болохоор подкастт ярилцлага өгж байгаа юм шиг гэсэн штэ тий. Тэгэхээр ингээ өөрийнхөө толны өмнө зогсож байгаа ч юм уу урдааныг ингээ тойл барьж байгаа. Тэгээд өөрийгөө ингээд одоо подкастт орцсон, зочноор уригдсан. Тэгээд өөрийнхөө амжилтын түүхийг ингээд одоо ярилцлага болгоод тэр подкастт ярьж гин гэж дүрд орж тоглоно гэх юм уу? Тэгэд сайн байна уу? Намайг урьж оролцуулсанд баярлалаа. Би одоо ингээд та бүхэнтэйгээ ингээд залуус дүүнэртээ өөрийнхөө туршлага мэдлэгээс ингээд хуваалцах боломж олцсонд үнэхээр их баярлж гин гэд ингээд подкастт орж байгаа юм шиг бид нар хүүхд байхдаа тэгж тоглодог л байсан шүү дээ. Ингээд толны өмнө те ингээд сайн мэцхан мэдээний хөтлөгч болоод тоглодог байсан. Яг тэр шиг ингээд подкастт ороод өөрийнхөө хүсэл мөрөөдлийг яаж биелүүлсэн тухайгаа биелсэн байгаагаар ингээд юу ярьцлага өгж байгаа юм шиг ингээд өөртөө ярих. Зүгээр ингээд заавал толны өмнө ингээд ярихаар утгагүй тэнэг юм шиг санагдаад ахмал зүгээр л унтахтаа дотроо ингээд төсөөлөд бодоод ингээд ярих юм аа ингээд бэлдээд ингээд яар. За юм байна. Миний өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Тэгээд энэ бичлэг та хэдэд маань гоё өгөөчтэй хэрэгтэй байсан гэж найдаж байна. Тэгээ та хэд маань өөрийнхөө гоё хүсэл мөрөөдлийг маш гоё манифест хийгээрэй. Бас дээрэс нь дотны найзууд руугаа энэ бичлэгийг явуулаад тэгээд миний манифестийн шинжлэх ухаан мөнгө ба энерги гэдэг гоё энергийн тухай хичээлүүдийн маань миний токен тоодлоор суудсаас нөхөж үзээрэй. Үнэхээр гоё хэрэгтэй өгөөчтэй зөндөө олон гоё аргуудыг гоё зааж өгсөн байгаа. Яагаад манифест бэлдэм бэ гэдгийг бүр ингэ шинжлэх ухааны квантум физикийн тайлбартай хамт гоё заагаад өгсөн байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа баярлаа. Тэгээд маргааш нөгөөдрөөс би бас токен тодлорс дээр маш гоё ойрд ингээ бүр судлаа зөндөө удаа уншсан ингээ сэдвээ бүр ингээ ярих гад бүр ингээ догтлоод байж гэн. Тэгээд тэр токен тодлорсын машин бичлэгийг бас маргааш муу нөгөөдөр орно. Тэгээд та маань тэр бичлэгийг бас үзээрэй. За дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.